За hi guys, өнөөдөр 10 сарын 2 тэгээд ерөнхийдөө өнөөдөр чинь 10 сарын 2 мэдгүй ямар ч гэсэн өнөөдөр 10 сарын эхний 7-ны эхний өдрүүд тэгээд хятадд баяр болж байгаа. Хятад улс байгуулагдсны бүгд найрамдахтад ард улс байгуулагдсны 70 жилийн болж байгаа учраас хятад улс тэр чигтээ амарч байгаа. Тэгээд 7 хоног амарч байгаа. Тэгээд энэ 7 хоногийн амралтаар уулна өөр тийшээ явах төлөвлөсөн байсан боловч бас зарим нэг асуудлаас болоод явж чадсангүй. Тэгээд явж чадаагүй болохоор ерөнхийдөө өрөөндөө байрандаа сургууль хавцаал байгаад байна. Тэгээд тэр хоорондоо бас нэг эдэн бичлэг хийж дим үү гэж бодоод тэгээд бичлэг хийж байна. Тэгээд зүгээр энгийн бичлэг миний өдөр тутамдаа хэрхэн яаж амьдарч байгаа талаар ерөнхийдөө өмнө хийжсэн. Тэгтээ хичээлтэй үеүүдэд бол ерөнхийдөө амар завгүй байдаг. Тэгээд сая ирснээс хойш бараг өрөөндөө бараг байсангүй гадуур дотор яваад тиймээс болохоор ерөнхийдөө өрөөндөө жоохон байж өөртөө бас гоё хоол унд хийж идээд амралтыг өнгөрүүлэе гэж бодоод тэгээд өнөөдрийг өөртөө зориулж байна. Тэгээд бас бичлэг хийж гэж бодлоо. Зүгээр хэрхэн яаж амарч байгаа талаараа нэг иймэрхүү амарч байна гэж. Өглөө босоод юм ярих амар дургу. Зүгээр амар мэдхий өглөө босоод амар сайн манаралтын байдалтай гэдэг болохоор ерөөсөө юм ярьж марих амар дургу. За нэг иймэрхүү байна. За өнөөдөр паста хийж идэх чинь. За тэгээд энэ пастаны маргатрит болгох тоогоо нэг хүний тоогоо тэгээд би юм ингээд хэрэглэдэг. Тэгээд хадаж томат паста, чиз, монголоос учирсан паста, гойно, тэгээд паста болгох юу хэлэх тоогоо. За тэгээд нахайваа комжуулсан зүйлс учиртай. Тэгээд одоо ерөнхийдөө хоол хийж эхлэе да. Дуусчлаа. Тэгээд усан дороо дуусчаад нүрэндээ тосол түрхдэг. Тэгээд амьдралынхаа туршид ганцхан тос түрхэж байгаа. Өөр ямар ч тос түрхдэггүй. Тэгээд нэг түрхдэг тос Detsky крем түрхэж байна. Бараг түрснээс хойш. Тэгээл нүрээ болохоор ингээл усанд орчоод бодны цацах дуртай. Боднис бол миний амьдрал юм аа. За ямарсан манай өөрөө бол нэг иймэрхүү. За тэгээд хятад сурах бас нэг иймэрхүү, хятад амралтаар бас нэг иймэрхүү гэхгүй. За нэг иймэрхүү л байна да. Тэгээл өдөржингөө бас хийх юмтай байвал уул нь бол ингээл өрөөндөө бас хийцгүүрээ байдаггүй шүү. Амар гадуураа их ажилдаа явдаг. Тэгээд одоо болохоор амралт болсон болохоор амраад гоё өнгөрч байна. Яа өөр ч яриад байгаа юм байна та.
Сайн уу гэрээ. За гадаагаа болохоор халихрахаар шийдээд гараа тэгээд хэдэн кофе шопуудаар орж үзүүлээ гэж бодлоо. Тэгээд байрныхаа 20% кофе шопуудаар явж байгаа болохоор нийтэд нь битээ дүүнэрээ. За ямар ч хэлсэн ингээ кофе шоп орж ирж байна. Тэгээд ерөнхийдөө кейкний газар тэгээд Монголд идэх их кейкний газруудаас дэс ондоо яагаад гэхээр суух судал багтай хятадууд зүгээр юм авчаал гарчдаг. Ерөнхийдөө Монголын кофе шопуудаас арай өөр үйл ажиллагаатай явагддаг кофе шоп юм байна. За энэ нөгөө интернетээр худалдаж авч болдог дугуйнууд чинь ингээ хаасаг гудамжаар бийж л байдаг хинч авдаггүй. За миний дараагийн ирсэн газар болохоор юм сүү бүтээгдэхүүний ундаа хийж болно. Өөр янз бүрийн сүүтэй холбогдлолтой бүх юм гардаг. Тэгээд энэ аягнууд амар хөөрхөн газар болохоор нь орсон. Тэгээд энэ суугаа хөдлөөгээд тэр саяны хаалгуудад дотор хүмүүст нөхч юм. Ийм хөөрхөн газар байна. Өдөр ингээд дуусч байна. Тэгээд үзэн маш их баярлаа. Бас өшөө илүү бичлэг үзүүлсээ subscribe хийгээрэй. Миний бичлэг таалагдсан бол лайк дараарай. Энд миний Instagram гарч байгаа. Тэгээд бас сторинууд үзэх хүсвэл Instagram follow хийгээрэй. За баяртай guys.